Энэхүү арга хэмжээг санаачлан манлайлан зохион байгуулсан Монгол Улсын ерөнхий сайдаар ахлуулсан гендерийн үндэсний хороо, техникийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны хамт олондоо чин сэтгэлийн гүн талархлаа илэрхийлье. Нэгдсэн үндэсний байгууллагаас 2026 оныг олон улсын бэлчээрийг хамгаалах жил, мөн эмэгтэй малчдын эрхийг хамгаалах жил болгон зарласан. Яг энэ цаг хугацаатай давхцсан өнөөдөр COP17 дээр энэхүү сэдвээр бид хэлэлцүүлэг хийж байгаа нь агуулгын хувьд ч тэр, цаг үеийн хувьд ч тэр гүн гүнзгий утга уялдаа холбоотой арга хэмжээ болж байна гэдгийг би онцлон тэмдэглэе. Өнөөдөр дэлхийд дахин уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол, газрын доройтол гэсэн гурвалсан ийм хямралтай нүүр тулаад байна. Дэлхийн хураа газрын 40 гаруй хувинд оройтож, үүний улмаас 3.2 тэрбум гаруй хүн ам, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа, хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа ард иргэдийн амжиргаанд шууд нөлөөлж байна. Газрын доройтол цөлжилтөд хүний хүчин зүйлээс хамааралтай, хүний үйл ажиллагаанаас хамааралтай маш олон шалтгаанууд нөлөөлдөг. Үүнээс эдгээр сорилтыг бид дэлхийн нийтийн хэмжээнд болон бүс нутгийнхаа онцлогтой уялдуулан цогцоор нь харж ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Тухайлах юм бол дэлхийд дахинд газрын доройтол цөлжилтийг үүсгэж байгаа хүчин зүйлсийг бид зөвхөн уул уурхай бэлчээрийн доройтлоор хязгаарлахгүйгээр илүү өргөн хүрээнд авч үзэх нь өнөөдрийн хамгийн тулгымцсан асуудал гэж үзэж байгаа. Бидний мэддгээр бидний хамгийн түгээмэл ойлгодгоор нэг талаас уул уурхай, түүнийг дагсан дид үтц, тээвэрлэлт, үйлдвэрлэлт, хотчлт, газрын доройтол, усны хомсдол, байгаль орчны нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж байгаа бол нөгөө талаас уур амьсгалын хит хуурай ашил, дэлхийн дулаарл, ган зуд, мөн бэлчээрийн даац хэтрэлтэй холбоотой малын тоо толгой хэтэрсэн шалтгаантай хавсран нүүдлийн болон хагас нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Төв Аз, Сахарын өмнөд Африк зэрэг бүс нутгуудад хөрсний ургамлын бүрхөвчийг сэргэжүүлэн хөдөөгийн иргэдийн амьдралыг доройтуулж байна. Үүний зэрэгцээ газар тариалангийн буруу менежмент, химийн элдв бордоо ашиглах, мөн хууль бусаар мод биелтгэх, ойн түүмэр, мөн үйлдвэрлэлийн хог хаягдлын бохирдол зэрэг мөн л хүний хүчин зүйлээс хамааралтай үйл ажиллагааны олон талт шалтгаанууд газрын доройтлын улам хурцсгаж гол хүчин зүйл болсоор байгааг дуртах нь зүйтэй. Эдгээр дэлхийн нийтийн цогц сорилтууд бидний өмнө тулгамдсан ижил асуудлууд нь ургамал хамгаалах, бэлчээрийг оторлох, ус бэлтгэх зэрэг уламжлалт арга ухааныг хадгалдаг хөдөөгийн энэ үндэсний өв соёлыг тээж байгаа эмэгтэйчүүдийн нуруунд дээр хүнд ачаа болон бууж гендерийн тэгш бус байдлыг гүнзгийр үсээр байна. Тиймээс бид идэвхгүйгээр хохирогч байх биш энэ үйл ажиллагаанд идэвхтэйгээр манлайлж оролцох шаардлагатай байгаамаа. Ялангуяа манай улсын хувьд хүн амын дийлэнх нь хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг. Тэр дотроо хөдөө аж ахуйд 60-аас дээш хувь эмэгтэйчүүд хөдөлмөрлөж байгаа. Малчдын хувьд хамгийн хүнд хөдөлмөрийг эмэгтэйчүүд үрж байгаа энэ цаг үед бид манлайлан оролцох зүйсний шаардлага байна гэж үзэж байгаа.